та бүхэн боловсруулж байгаа хуулийн төслийн хүрээнд эрх ашиг хөндөгдөх субъект бүрийг тооцож, нийгмийг мэдэрч, эрх мэдлийн ард байгаа хязгаарыг барьж ажиллах ёстой. Албан тушаалтанд хязгааргүй эрх мэдэл, ард түмэн чөдөр тушаа бий болгож огтолохгүй. Хуулийн төсөл боловсруулагчийн ёс зүй онцгой чухал юм. Энэ сургалт бол нэг удаагийн арга хэмжээ биш, харин парламентын шинжилгээний нэг хэсэг гэж үзэж байгаа. Тийм учраас Улсын хурлын тамгын газар мэргэсэн хуулийн төсөл боловсруулагч нарыг бэлтгэх, чадваржуулах, үндэсний тогтолцоог бүрдүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг мөн үргэлжлүүлж, харилцан суралцах боломжийг өндөрлүүлэхэд онцгойлон анхаарах болмоогоос та бүгд бас хэлжээ. Сургалтын гол ачаал бүгд болохоор хууль боловсруулагч хэн бүхний хуулийн зүйл заалтыг бичгтээ иргэнд хан босгоод гэнэ үү? Иргэдийн эрх чөлөөг дэмжсэн тийм гүүрийг босгоод гэнэ үү гэдэг асуудаг тэр арга зүгэл энэ сургалтаар бий болохыг зорж байна. Хөгжил цэцгэлийн үнд сурвал шинжлэх ухаан гэдэг учраас бид бүхэнд бас та бүхэндээ өөрсдийнхөө судалгаа шинжилгээ хийсэн судалгааны үр дүнг тайлбарлах ийм боломжтой бол энэхүү сургалтаар бас олдсон юм аа. Бидний энэ одоо та бүхэн зааж байгаа энэ хичээлийн агуулгууд ямар ч байсан олон улсын төвшөндөөс нэг дээгүүр гардгүй махад тэр төвшөнд байгаа гэдэгт би итгэлтэй болоод ирсэн юм аа. Гол эрх зүйг сурвалж бол хууль байна л гэж одоо бид нар бодож байвал энэ дээр хуулийн төслийн агуулга одоо чанар одоо хууль хэрэгжих энэ чадвар гэдэг юм уу те энэ байдал эдгээр бүгд маш хажуу бүгдэлтэй энд бол энэ сургалт их чухал. Одоо хууль зүйн ухааны энэ түүхийн, онлын, философи, практик, техник хосолсон гэдэг маш олон талаас нь одоо энэ хэсэг нэг агуулгуудыг зааж байгаа нь өөрөө сонирхолтой. Онлын хувьд болон практикийн хувьд хичээлүүд орсон. Бидний нөгөө багадаа үзэжсэн онл маань одоо бас чиг хандлага нь өөрчлөгдсөн байна. Мөн практик дээр өөрөөр хэрэгэлдэг болсон байна. Тэгэхээр энэ сургалтанд хамрагдсанараа цаашдынхаа ажилд маш олон зүйлийг мэдээж авч хэрэгжүүлэх. За тэгээд уул уурхай хүнд үйлдвэр одоогийн нэрээр ажилтар эрс соёлын салбартаа ихийг хийж бүтээх юм урам зориг, мотивац авсан юм сайхан сургалт байлаа.